Сайн байцгаана уу. За ингээд 12 дугаар анги төгсөгчдөд зориулаад өдөрт нэг сургуулийн танилцуулгыг Орхон аймгийн ерөнхий улс хурлын 1-р сургуулийн зүгээс хүүхдүүдэд зориулаад хүргье. За эхний сургууль Монгол Улсын их сургууль. За Монгол Улсын их сургуулийн вебсайт нь NUM.edu.cg гэсэн вебсайт байна. National University of Mongolia гэсэн үг төвчлөл. За ингээд элсэлт хэсэг дээр дарахаар бакалавр гэж байгаа. За ингээд бакалаврын элсэлтийн хөтөлбөр маань дотор нь вебсайт руу ороод үзэхээр хөтөлбөр за үсгийн дараалал хөтөлбөрүүд маань хөтөлбөрөө сонгох, элсэлтийн шаардлага, сургалтын нэгдсэн төлөвлөгөө суралцах боломж гэсэн хэсгүүд байна. За тэтгэлэг төлбөрийн холбоотой мэдээллийн хэсэгт байна. Элсэлтийн хэсэгт байна. За бакалаврын элсэлтийг 6 сарын 2-ноос 6 сарын 29-ний хооронд бүртгэж эхлэх нь. Ер нь одоо ихтэй сургуулиуд маань бүгд өөрийн вебсайтаараа дамжуулаад элсэлтийн бүртгэлээ хийдэг болсон байна. Элсэлтийн бүртгэл гэдэг маань юу гэж байгаа гэсэн үг вэ гэхээр за Монгол Улсын их сургуульд оюутан болохыг хүсэж байгаа бол та элсэлтийн шалгалтанд бүртгүүлсэн нэвтрэх нэр нууц үгээ ашиглаад 6 сарын 2-ноос 29-ний хооронд Монгол Улсын их сургуулийн вебсайт дээр бүртгэлээ үүсгэх нэ. За тэгээд элсэлтийн шалгалт дууссаны дараа буюу 6 сарын 29-нд элсэлтийн шалгалт дуусж байгаа. За ингээд дууссаны дараа 6 сарын 30-ны өдөр өөрийнхөө одоо элсэлтийн шалгалтанд авсан онооныхоо одоо ирэмбээр элс хэрэг олгох энэ хэсэгт бол та өөрийнхөө хүссэн мэргэжил хүссэн салбар сургуулаа сонгоод ингээд элсэх боломжтой байдаг. За ингээд оюутан болох хүсэлт илгээж дуусах нь 7 сарын 31-ний өдөр хүртэл бол мөсөө оюутан болох хүсэлтээ илгээж дуусах юм цаг хугацааны одоо дарааллын дарагдчихээн. За босгоноо тогтоох тухай, журам шийдвэрлэн батлах тухай гэхээр босгоноо гэхээр одоо мөсд элсэх босгоноо ямар мэргэжлэр ямар хичээлээр ямар оноотой байх юм гэдэг нь босоо оноо тогтоох тухай дээр байдаг. За ингээд дараад харах юм бол 2024 оны тушаал явж байна. За жишээл хүн ам зүй гэсэн мэргэжлэр хэлсгээр бол нийгэм судлал 490 оноотой, түүх англи хэлний 490 оноотой байх ёстой. За цомын инженерчлэн, математик, физик аль нэг нь 490 оноотой, нийгэм судлал англи аль нэг нь 450 оноотой ч гэдэг юм. За иймэрхүү байх ёстой гэдэг. За журам шинжилэн батлах тухай дээр юу байх юм бэ гэхээр оюутан элсүүлэх журам гэж байна. За энийг бас манайхан уншчихад гэмгүй тэргүүлэх болон эргэлттэй мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрөөр оюутан элсүүлэхэд зохицуулт хийх тухай гэдэг. Ингээд за энэ бол бас мөн 24 оны тушаал байвч байна. За энэ гурыг бол зайлшгүй уншчих хэрэгтэй. За хөтөлбөрүүдийн талаар за өөрийнхөө сонгосон сонирхож байгаа мэргэжлүүдийн талаар эндээс за би жишээл бол газар зүй мэргэжилтэй хүн тийм ээ. За ингээ газар зүй сонирхож байгаа бол ингээд орохоор дээр нь дараад орохоор хөтөлбөрийн индекс болон хөтөлбөрийн онцлог давуу тал, ажлын байрны хөрвөх чадвар гэдэг энэ хөтөлбөрийн талаар товч мэдээллүүд байж байгаа. За жишээлбэл статистик гэдэг мэргэжил гэхээр ерөнхий мэдээлэл за боловсролын зэрэг аль сургуулийн хариалт байдгүй дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэтлэнгээр ингээд хөтөлбөрүүдийн танилцуулга маш олон одоо мэргэжлэр манай Монгол Улсын их сургууль элсэлт авдаг байгаа. Энэ хөтөлбөрүүдийн танилцуулгыг энэ хэсэгт. За тэтгэлэг төлбөрийн хувьд бол одоо сургалтын төлбөрийг жишээлбэл ингэж авч үзье л дээ. За 25-26 оны хичээлийн жил үе энэ хичээлийн жижигхэн сургууль 1 кредитийн төлбөр нь ерөнхий суурь 135 200 гэж тийм өндөрөөр нь за нэг хичээлийн жил дунджаар 30-аас 32 кредит цаг судална гэж үзэх юм бол за 4 жилийн хугацаанд доотлон 120 кредит цуглуулж чижээж бакалаврын зэрэг авдаг. Тэгэхээр за жилд 30 кредит цуглуулна гэж та хичээл сонголтоо хийх юм бол 30-га энэ 135,600-аар үржүүлэхээр ерөнхий төлбөрийн багцаа баримжаа гараад ирнэ гэсэн үг ээ. Тэгээ энэ жилийн төлбөр бол одоо тодорхой болов юм шиг байна. За тэтгэлгийн мэдээлэл авахар бол мөн энэ тэтгэдэг гэсэн хэсэг дээр дараад
ямар тэтгэлэг байд юм бэ? Элсэж зориулсан тэтгэлэг, боловсролын зээл. За хүмүүстэй хамтран ажиллах дэмжигч байгууллагуудын тэтгэлэг гэдэг. За одоо хамгийн чухал хэсэг бол хүмүүст элсэх буюу элсэх хэсэг дээр элслийн тусламжийн элсэх халахын тусгай хэрэгцээд элсэгч гадаад оюутан гэсэн. За энэ дээр мөн одоо элслийн тусламж дэмжлэг хэсэг дээр дараад зөвлөмж, мэрэгжлийн чиг баримжаа тогтоох сорилыг өрчүүлж, оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг, оюутан солилцооны хөтөлбөр, дотор байрны өвчлөгээ гэх мэт одоо ийм юу авч болох нь, мэдээлэл авч болох нь. За элсэх халах нь. За энэ хамгийн чухал байгаа. Элс хүслийг хэрхэн гаргах вэ? За 6 сарын 2-ноос 6 сарын за энэ мөс мэдээллийн шинжилгээг байгаа юм байна. 2026 оны 6 сарын 2 гэж хэлсэнтэй. Бүртгэл цэг NUM цэг эдүү цэг юм хаягаар явагдана. Элсэгчийг хэрхэн шалгаруулах вэ? За энэ бүсчлэлтийн байна. За жишээлбэл манай Эрдэнэт бол хангай бүсгээд арангаа болгон дарахуул завхан орхон цэлэг хөвсгөлийн элсэгчтэй нэг одоо юу болох нэ? Бүс болох нэ. За элсэг хэрэг олох вэ? Хяналтын доонд багтаж элсэх хэрэгтэй болсноос хойш 1 цагийн дотор элсэх хэрэгээ баталгаажуулна. Хэрвээ баталгаажуулахгүй бол дараагийн одоо сонирхогч маань чиний сонирхож байгаа мэрэгчлэл дээр элсэгч болоод орчихно гэсэн. Элсэгчийг хэрхэн бүртгэх вэ? Элсэлтийн онооны тооцоолол. За иймэрхүү мэдээллийг Монгол Улсын их сургуулийн бакалаврын элсэлтийн сайтаас хүүхдүүд маань авч болох байна. Ингээд өөрсдөө хүүхдүүд маань сайт руу ороод дэлгэрэнгүй мэдээллүүдийг нэг бүрчлэн уншиж үзээрэй. Амжилт хүсье.